Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Мэрит сургалтын төвийн багш Ундран байна. Багш Наран Гарав байна. За манай Мэрит сургалтын төвийн анхны влог эхэлж байна. Анхны подкаст эхэлж байна. За тэгэхээр энэхүү бичлэгээрээ бид хоёр та бүхэнд төрийн албаны шалгалтын талаар мэдээллүүдийг за мөн хэрхэн бэлтгэх үү гэдэг сонирхолтой зөвлөгөөнүүдийг өгөх болно. Өнөөдрийнхөө дугаараар бид хоёр ерөөхдөө төрийн албаны шалгалтын талаар мэдэх ёстой ер нь бүх юмыг нэг дугаарт ер нь багтаая гэж бодсон байгаа. Цаашлаад бол яг яаж бэлтгэх үү те илүү тийм арга техник рүүгээ орсон юмнуудыг бол подкастаараа бид хоёр ярилцъя гэж ер нь бол бодож байна. За тэгэхээр одоо төрийн албаны ерөнхий шалгалт гэж ер нь юу юм? Энэ төрийн албаны шалгалт ер нь хизээнээс хаанаас үүсэлтэй? Ямар зүйл болоод энэ олон хүмүүсийн анхаарлыг татаад байгаа вэ? За ерөнхийдөө төрийн албаны шалгалтын одоо бүр ингээд үүсэл гарлыг нь ярих юм бол бүр манай эртний өмнөх нийтийн тооллын өмнөх бараг 200 оноос бараг эхэлтэй ийм юм байна. За тэгээд нөгөө нэг өнөөх л манай нөгөө хятад хүмүүс чи их айхтар те. Хятадд анх удаа энэ бол төрийн албаны шалгалт бол үүссэн байт юм билээ. За бүр нөгөө сүү улсын үед бол үүссэн. Сүү улсаасаа хоошоогоо тэр төрийн албаны шалгалт нь бүр ингээд одоо өргөжөөд, хөгжөөд явсаар агаад тан улсын үед бүр ийм жинхэнэ төрийн албаны шалгалт гэдгээрээ. Тэгээд тэрийг бол ийм хаазны одоо шалгалт те Imperial Examination энэ гэж нэрлэдэг байсан юм билээ. Тийм тэгээд яг ийм хааны ордонд ажиллах те ийм төрийн хүн болохын тулд заавал ингээд төрийн албаны шалгалт өгдөг байсан. Тэгээд бүр ийм маш олон хүн ингээд нөгөө өрсөлддөг те одоо нэг юм мис сул оронтой гарлаа гэхэд тэрний төлөө өрсөлддөг тийм байсан бэлээ. Тэгээ бас хит хитэн кинон дээрээс нөгөө Солонгос хятад кинонууд дээр яг төрийн албаны шалгалтанд бэлдээд ийм сүмд бүр бүтэн сар бясалгал хийж байгаа юм шиг ингээд тасралтгүй бэлдэж шалгалтанд очиж өгдөг. Тэндээс нэг хүнийг хааны ордонд авдаг гэх мэтчил ийм мэдээллүүдийг бол зүгээр ийм мэдээлж гэж те кинон дээрээс ажигласан зүйл нь бас тийм юм байна. Тийм харин тэгээд үнэн байсан байна. Бүр хамгийн сонирхолтой нь гэхдээ дээр үед нөгөө эмхтэй хүн өгдөг байсан байна. Төрийн албаны шалгалтыг. За тэгээд юу болсон бэ гэхээр тэр шалгалт нь гэхдээ одоо яг бидний өгдөг шиг нэг тийм нэг өдрийн ч юм уу те нэг 2 3 цагийн шалгалт биш. Бүр 1-3 өдрийн юм шалгалт байдаг гэсэн. Бүр амар урт хугацаанд өгдөг нэг тийм ер нь бол нэлээд хэцүү. Бараг л ийм там гэж нэрлэгддэг байсан. Тийм шалгалт байсан байлээ. Тэгээд зайхаа ингээ бусад улсыг дээр үеэсээ бол тийм улбаатай. За тэгээд тэр хятадын одоо төрийн албаны шалгалт бол юм хамгийн алдартай, бүр хамгийн анхны одоо тийм шалгалт авч исэн улсаа гэж бол нэрлэгддэг юм байлээ. За тэгээд тэр хойтлоос ингээ нэг жаахан наашлал та тий. За наашаа ороод ирэх юм бол одоо ингээд маш олон улс оронд мэдээж төрийн албанд орохын тулд тодорхой юм шалгуурууд өгдөг. За зарим улсын хувьд болохоор яг ийм тодорхой стандарт шалгалттай байдаг. Жишээлбэл яг одоо бидний энэ Монголын төрийн албаны шалгалт шиг ийм стандарт те бүх хүнээс авдаг ийм шалгалттай байдаг бол зарим улсын хувьд за жишээлбэл Америкийн хувьд бол одоо яг нэг ийм юу яадаг. Одоо профайлыг нь скрин хийгээд те нөгөө мэдлэг чадвар туршлага тэднийг ингээ харгалзаж үзээд ярилцлага хийгээд яг одоо нэг юм хувийн компанид одоо ажилтан авч байгаа юм шиг тийм процессор бас явт юм лээ. Тэгэхээр ингээд ерөөхдөө бол дэлхий ингээд өнцөг болон бүрт ингээ өөр ерөөхдөө бол төрийн албаны шалгалт бол явагдаж байна. Тэгээд яг үндсэн хоёр чиглэлд хуваах юм бол яг ийм стандарт шалгалттай болон стандарт шалгалтгүй гэж юм бол хоёр ангилт юм лээ. Зөв. За манай Монгол улсын хувьд бол одоо сүүлийн жилүүдэд 2019 оноос хойш бол юм хоёр төрлийн шалгалттай болсон байгаа. Тэрнээс өмнө бид ямар шалгалт өгдөг байсан бэ гэхээр яг нэг төрлийн ерөнхий шалгалт, тусгай шалгалт гэж хуваалгүйгээр төрийн албаны мэргэжлийн шалгалт гэдэг нэртэй. За тэрний агуулгын хувьд бол одоо 70% тестээр үлдсэн 30% нь бол ярилцлагаар авдаг байсан. Одоо бид 2016 онд бид хоёр сургалтын төвөө
нээж үүсгэн байгуулад явж явах үед бол тийм агуулгын хүрээнд шалгалтуудыг бэлддэг байсан. Тэгэхээр 70 оноо нь бол тест. Тэгээ түүний 70 онооны маань 40 оноо нь бол хууль эрх зүйн тест. За тэгээд дүн шинжилгээ хэсэг бол бүр 10 оноог эзэлж исэн тийм. Тэгээ Монгол хэл бичиг гэсэн ийм агуулгатай байсан бол одоо 2019 онд бол хууль шинжлэгдээд 2020 оны 4 сараас эхлээд бид нэр ийм хоёр төрлийн шалгалт өгдөг болсон. Тэр нь ерөнхий шалгалт. Энэ бол төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилготой. Энд бол дээд боловсралтай буюу бакалавраас дээш боловсралтай ямар ч мэрэгжлийн хүн өгч болно тий. Энэ бол зөвхөн төрийн албаны нөөцийг бүрдүүлэхийн зорилготой. Дараагийн шалгалт бол одоо албан тушаалын шалгалт буюу бидний нэршлэлээр бол одоо тусгай шалгалт гэж нэрлэгдэж байгаа. Энэ бол сул орон тоон дээр сонгон шалгаруулалт хийж байгаа юм процесс байгаа. Тэгэхээр энэ хоёрын агуулга болон бүтцийн хувьд бол бас ялгаатай болж ирсэн байна. Манай Монгол улсын хувьд бол тий өөрчлөгдөд байна тий өөрчлөгдөж байна. Энэ нэг талаараа ерөнхий шалгалт гэдэг бол тухайн хүний ерөнхий суур мэдлэг тий ерөнхий суур чадваруудыг шалгадаг бол тусгай шалгалтын онцлог нь илүү энэ хүнд одоо яг тухайн албан тушаалыг хашгиж шаардлагатай мэдлэг ур чадвар байна уу гэдэг талаас нь шалгадаг. Ер нь бол бас илүү боловсрогдоод илүү чанарчж байгаа гэж миний хувьд бол харж байгаа. Тийм ялангуяа одоо нөгөө нэг удирдах албан тушаалтан дээр тий тусгай шалгалтчин бас дотроо гүйцэтгэх удирдах гэд ялгаатай байдаг. За удирдах албан тушаал дээр бол ярилцлага нь бүр юм 60 оноо болоод ирдэг жишээ. Одоо илүү яг тухайн нөгөө хоёрхан үг салхад нөгөө ямар хүн бэ гэдгийг танигднаа гэж нэг тэгдэг шүү дээ. Тэрэн шиг яг ярилцлагаар бас хүмүүсийнхаа илүү ур чадварыг удирдах албан тушаалтныг үнэлж байгаа нь бол миний хувьд бол маш юм зүв гэж юу нь бол боддог. Тэгээд бас харангуут манай монголчин ингээд нэг хослуулсан байгаа байхгүй тий. Стандарт шалгалт нь ерөнхий шалгалтаараа ингээд хүмүүсийн ерөнхий стандартыг давж ийнө үгүй юу гэдгийг нь үнэлж байгаа. Тусгай шалгалтын дээр болоод ирэхээр илүү ярилцлага юмнууд нь ороод ирэхээр яг нөгөө тухайн хүнийг нөгөө нэг ажилд оруулах гэж байгаа юм шиг тий яг нөгөө нэг хоёрын компанид ажилд авах гэж байгаа юм шиг ярилцлага нь илүү тийм оноотой болоод ирэхээр би бас яг энэ Монголын төрийн албаны шалгалтыг ер нь бол ингээд стандарт шалгалттай за бас ингээд нөгөө яг скрин хийгээд профайлыг нь хараад авдаг шиг ийм бас юмтай юм байна да. Энийг ингэж хослуулах гэж оролцсон юм байна гэж ер нь бол бас дотроо дүгнсэн. Тэгэхээр ер нь бол төрийн албаны шалгалтын хувьд манай Монгол улсын хувьд бол тийм одоо амар хялбар даваа биш болж байна л гэсэн үг тий. Тэгэхээр нөгөө төрийн албанд орж байгаа албан хаагчдын хувьд бол одоо мэдлэг ур чадварын хувьд энгийн төвшнөөс арай илүү хүмүүс сонгон шалгаруулж ер нь төрийн албан хаагчдыг чанаржуулах юм зорилготой байх нэ. За тэгээд ерөнхийдөө бол заавал ерөнхий шалгалт өгсөн байж ээж тэнцсэн байж ээж одоо тусгай шалгалт өгөх боломжтой болж ирдгээ. Ерөнхийдөө хүмүүс ингээл манаас руу ингээл залгаал асуудаг асуулт нь ингээд энэ хоёр шалгалтын дээр ингээл толгойн хэрэгцэн тий би ерөнхий өгөх юм уу тусгай өгөх юм уу гигээд байна гэд. Тэгээд ерөнхийдөө бол та гүйцэтгэх албан тушаалд хэрвээ өрсөлдөж байгаа бол төрийн жинхэнэ албаагч болох ч байгаа бол заавал энэ хоёр шатыг бол дамжнаа. Эхний шат бол заавал та ерөнхий шалгалтандаа тэнцэн байх ёстой. Ингэснээр тусгай шалгалт өгөх боломжтой болдог байгаа шүү. За тусгай шалгалт ерөнхий шалгалт дамжихгүйгээр тусгай шалгалт өгөх боломжтой цөөн хэдэн албан тушаал байгаа. Тэр нь бол төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан ерөнхий шалгалтыг дамжихгүйгээр буюу төсвийн шууд захирагчийн албан тушаал дээр өрсөлдөх байгаа бол тэнд ерөнхий шалгалт өгөхгүйгээр шууд тусгайгаа өгөх боломжтой. Жишээлбэл одоо сургуулийн захирал тий цэцэрлэгийн эрхлэгч гэх мэтчлэн за мөн одоо урлаг соёлын байгууллагууд байдаг тий тэрэн дээр бас одоо дарга захирлаар очих гэж байгаа тохиолдолд тусгай шалгалтыг шууд өгнө. За бусад тохиолдолд бол заавал ерөнхий шалгалтыг давсан байж буюу нөөцөөс сонгон шалгаруулалтанд орох эрх нь үүсэж байгаа. Хоёлаа нөгөө юу руугаа ер нь энэ төрийн албаны тусгай шалгалт бол дараагийн ээлжинд ярих асуудал гээд төр хашин тавьчихъя. Тэр дараа нь өөр бичлэгээр тусгай шалгалтын талаар дэлгэрэнгүй ярих тийм. За өнөөдөр бол хэдүүлээ яг энэ ерөнхий шалгалтын талаар илүү дэлгэрэнгүй илүү нарийн орцгоё. За энэ ер нь яг ямар бүтцтэй ямар шалгалт байд юм бэ ерөнхий шалгалт гэж. Ерөнхий шалгалтын хувьд бол урьдчилан бэлтгэсэн онлайнд холбогдсон компьютер дээр буюу урьдчилан бэлтгэсэн танхимд бид нэр очиж шалгалтаа өгнө. Гэхдээ 100% цахимаар буюу компьютер дээр суугаад тестийн шалгалтыг бүх 3 шат дамжлагтай байгаа. 3 шат дамжлага гурвангийн нэг дор өгнө.
Ийм онцлогтой 100% тестээр ирдэг 100 оноотой шалгалт байгаа. За үүнээс хаанаас ирдэг вэ гэхээр одоо яг энд харагдаж байгаа төрийн албаны ерөнхий шалгалтын сорил даалгавар гэсэн төрийн албаны зөвлөлөөс эрхлэн гаргасан энэ ном байна. Энэ номноос 100% ирнэ. Эндээс одоо гадуур байгаа ямар нэгэн материалаас бол ирэхгүй. Тэгэхээр энэ бол одоо нийтэд ил тод нээлттэй байгаа ийм материал байна. За энэ номны агуулга нь юу байгаа вэ гэхээр төрийн албаны ерөнхий шалгалт маань үндсэн 3 шат хамжлагтай. Нэгдүгээр шат буюу ерөнхий мэдлэгийн шалгалт байгаа. Үүн дээр бол хууль эрх зүйн мэдлэг 10 оноо, түүх нийгэм эдийн засаг, нийгэм соёл, улс төрийн мэдлэг нийлээд 20 оноо. За тэгээд мэдээллийн технологийн 10 оноо буюу нийт 40 онооны шалгалтыг нэгдүгээр шат буюу ерөнхий мэдлэгийн шалгалтын дээр авах нэ. За энэ 40 онооноос бид нар босоо оноог давж иж дараагийн шатанд орж байгаа. Босоо оноо нь 24 ба түүнээс дээш оноог авсан тохиолдолд дараагийн шат буюу монгол хэл бичгийн шалгалтанд орно. За монгол хэлний 20 оноо, монгол бичгийн 10 оноотой нийт 30 онооноос бид нар 18 оноог авч байж мөн дараагийн шалгалтанд орох эрх нь үүсэж байгаа. За хамгийн сүүлийн шат бол мөн адил 30 оноотой 30 тесттэй дүн шинжилгээ хийх буюу IQ сорил даалгаврын шат байгаа. Эндээс бас 18 оноог авч нийтдээ нийлбэр дүнгээрээ 100 онооноос 60 ба түүнээс дээш оноог авсан тохиолдолд ерөнхий шалгалтанд тэнцлээ буюу төрийн албаны нөөцөд аль бие осоор бүртгэгдэх нэ. За хүмүүсээс нэг юм асуулт ирдэ штэ. Би одоо 1-р шатн дээр 40 оноо аваад 2-р шатн дээр 30 оноо аваад 3-р шатн дээр 15 оноо авчлаа. За нийлбэр дүнгээрээ би ингээ 85 оноотой болчлоо. Би одоо тэнцсэн гэсэн үг үү гэдэг асуулт үүдэг тийм. Тэгэхээр энийг хариулаад өгөөч. За энэ мэдээч хэрэг тэнцээгүй. Юу вэ гэхээр одоо шат болгон тий ерөнхий мэдлэгийн шалгалт, монгол хэлний шалгалт, дүн шинжилгээний шалгалт, шат болгон өөрийн гэсэн босго оноотой. Тэр босго оноог давж иж тэнцлээ гэдэг дээр хүрнэ. За сая яг Ундран багшийн хэлсэн жишээ шиг эхний хоёр дээрээ бүр ингээл тултал өндөр оноо авцсан, дүн шинжилгээгээ баг бэлтцсэн тий. Тэгээд нөгөө босго 18 оноонд хүрч чадаагүй одоо 30-аас 18 ба түүнээс авч дээш авч иж тэнцэн. Тэрэндээ хүрч чадаагүй ингээд унтсан тохиолдлууд бас айгүй их байдаг. Тэгэхээр үнэхээр харамсалтай гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр энд хамгийн чухал нэг зүйлийг хэлэх нь юу вэ гэхээр ерөөсөө баланстай бэлтэх хэрэгтэй. Энэ шалгалт тус бүр дээр ач холбогдол өгөх хэрэгтэй. Тий. Тодорхой хэмжээний ач холбогдол өгөөд за ингээд нэг юм эхний одоо ингээл хууль муулаа ингээл юугаа айгүй сайн бэлдээл ерхий шалгалт одоо ерхий мэдлэг дээрээ тий. Тэгэл айгүй сайн авчдаг. Нөө монгол хэл дээрээ баг бэлтцсэн, дүн шинжилгээ дээрээ дутуу бэлтцсэн бол муу одоо тэнцэж чадахгүй гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө ингээ бүх хэсэг дээр баланстай. Нэгэн дээр нь бүр хит сайн бэлтгэхийн оронд тэр цагаа хэмнээд нөгөө дутуу байгаануудаа ингээд нэг юм тодорхой түвшнөөс дээшээ болтол бэлтгэх шаардлагатай байдаг. Тэр бол ерөнхийдөө шалгалтанд тэнцэх ерөөдөө маш чухал хэсэг байгаа. За тэгээд бас маш олон хүмүүсийн хувьд яадаг вэ гэхээр одоо энэ за төрийн албаны шалгалт бэлтэн гэдэг ямар ч чинь номоо олоод авчтээ. За тэгэл номоо олж аваад ингээл хамгийн ихний одоо энэ авилгын эсрэг хуулиас эхлээл нөгөө тестүүдээ бүгэлж эхэлж байгаа л за нөгөө номоо чим зузаан номтэй хүний ингээд тэгээд авилгын эсрэг хууль бүгдээрээ хариултнаа. Тий бүх хариулт нь тэгэл за ерөнчтэй гээл за тэгж байгаа хий гэж хаяал. Тэгэл ерөөхдөө нөгөө бэлтгэхгүй явсаар байгаа л нэг шалгалтын өмнө 2-3 хоногийн өмнө гинт ухараал тий. Ухаарлын 7 хоног болоо. Тий, ухаарлын 7 хоног эхлээл. Тэгэл айгу бэлтэж эхэлгээ. Гэтэл энэ бол ингээд айгу буруу ерөөсөө таныг тэнцэхгүй болгож байгаа ганц асуудал гэсэн үг. За хизээч юу энэ номны авилгын эсрэг хуулиас эхлээд бэлтэх бол ямар ч хэрэггүй. Тодорхой зөв бүтцийн дагуу тодорхой зөв дарааллын дагуу ерөөд бол бэлтэх хэрэгтэй. За тэгээд хүмүүс ингээд айгүй их асуултыг асуугаад байдаг шалгалтандаа яаж бүртгүүлэх юм? Одоо энэ шалгалт чинь ямар бүтцтэй юм те? Энэ хизээ болох юм гэх юм. Ерөөсөө энэ бүх одоо энэ жижигүрийн асуултанд хариулах те бүх энэ хариулт бол номны энэ яг эхний хэдгээ хуудсан дээр ерөөсөө бүгднгийн сайхан тайлбарлаад өгсөн байгаа. Тэгэхээр та хэрвээ энэ номоо авсан бол за энэ эхний хэд хүртэлх хуудсан дээ. Бүр ингээд яаж баг анкет макетаа бүглэх үү те шалгалтын бүртгэл агуулга гэх мэтчлэн те. Тийм агуулга за тэгээд ингээд өөрөө ямар байхын шалгалтын дээрээ те тэнцэн тэнцээгүй оноо чи яаж харах юм бэ? Бүх юм нь эхний ингээл нэг хэдгээ хуудсан дээр байгаа. Тэгэхээр энэ номныхоо эхний хэд хуудсыг маш сайн уншчих юм бол та би ийм шалгалт өгөх гээд байгаа маань. За тэгвэл би энд ингэж бэлдвэл зүгээр юм байна гэдэг ерөөхдөө бас мэдээллийг өөртөө боловсруулах боломжтой болно. Тэгэхээр энэ номны эхний хэдэн хуудсан дээр анхаарал хандуулад бас уншчаарай гэж юу нь бол
хүмүүстээ зөвлөмөр байна. Аа. За тэгвэл одоо бид нар нөгөө энэ шалгалтанд бэлтгэхийн тулд яг хаанаас эхэлж яаж бэлтгэх ёстой юм бэ? Одоо баланстай бэлтгэнэ гэж өөрөө яг юу хэлээд байгаа юм бэ? За тэгэхээр төрийн албаны ерөнхий шалгалтанд бэлтэж байгаа тохиолдолд хүмүүс ингээд номоо нээгээд шууд авилгын эсрэг хуулиас нь эхлээд ажилладаг. Гэтэл энэ номон дээр бол нийтдээ 1300 орчим хууль эрх зүйн тест байгаа. Тэгэхээр номны маань 3-1 нь хуулийн тест байдаг. Гэтэл тэр 14 хууль эрх зүйн агтаас ердөө 10 тест бидэнд ирж байгаа. Нэг хуулиас нэг тест гэсэн рандомын аргаар ирнэ гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо 1000 гаруй тестийг ажиллаж цагаа үрэх одоо шаардлагагүй. Ялангуяа бүр 300-400 тесттэй тийм олон тесттэй хэрнээсээ нэг онооны шалгалтанд нэг оноо болж ирээч үү үгүй ч үү буюу одоо магадлал багтай байгаа олон тесттэй хуулиудыг бол ажиллах шаардлагагүй. Бидний сургалтын арга барил ямар байдаг вэ гэхээр ерөнхийдөө хуулийн агуулгыг бол төр зур хоош нь тавьчихдаг. Хуулийн 10 оног бид нар авсан аваагүй тухайн шалгалтанд тэнцэх боломжтой байгаа. Учир нь нөгөө түүх нийгэм те эдийн засаг улс төр гэсэн агуулга за 20 оноо нэмээд мэдээллийн технологийн 10 оноо буюу 30 оноог бид нар хангалттай авч чадах юм бол 24 ба түүнээс дээш оноогоор босоо оноогоо даваад дараагийн шатанд орох эрх нь өсөж байгаа учраас хуулийн энэ 1000 гаруй тестийг ажилласан ажиллаагүй цаашаага тэнцэх боломжтой байгаа. За тэгээд нөгөө чухал агуулгууд буюу монгол хэл бичиг дүн шинжилгээний хэсэг дээр илүү ач холбогдол өгөөд баланстай бэлдэж явсны дараа нөгөө үлдээсэн 10 хуулиасаа хамгийн цөөхөн тесттэй хуулиудаас нь эхэлж ажиллах юм бол 90 буюу түүнээс дээш оноогоор манай VIP ангийнхан маань тэнцдэг амжилт байгаа. Тэгэхээр энэ амжилт бол яг энэ хичээлийн хөтөлбөрийн зөв арга дараалалтай холбоотой байгаа. За тэгээд одоо яг шалгалт өгөх байгаа хүмүүст одоо зөвлөж хэлэх зөвлөгөө байна уу? За одоо номчин шалгалтын бүтцэн юм те. За тэгээд арилгын эсрэг хуулиас эхлэж бити бэлдээрээ ер нь хуулиа төр хаашаа тавиад бусад цэцэг рүүгээ ороорой гэдэг чинь. За өөр энэ хүмүүст өгөх одоо зөвлөгөө юу байна? За одоо бол бас техник технологи хөгжөөд нөгөө номноос гадна бид нар аппликейшнийг их ашигладаг болсон тий. E-Taz, T-Test, OTT, мэрэгэн түшээ гэдэг ер нь бол нэлээд олон байгаа бах. За тэр тестүүдийг аппликейшнүүд дээр хүмүүс ажиллаж байхдаа ямар алдаа гаргадаг вэ гэхээр номоо огт харахгүйгээр дан аппликейшн дээр ажиллаад байдаг. За ажиллахдаа өөрийнхөө алдж байгаа тестүүдийг бол за би энэ дээр алдчихлаа даа гэж ботхоос дахиж тэрийг сэргэн санахгүйгээр шууд орхио авчдаг. За тэгэхээр тэнд ямар юм болоод байна гэхээр хүний тарих өөрөө альва мэдээллийг зөв буруу гэж танихаас илүүтэйгээр скандж цэжлэх гэдэг. Тэгэхээр та тэр тестийг нэг удаа буруу бүгэлдсэн бол тухайн тестийг та зөв хувилбарыг нь өөртөө дахиж шинээр ухамсарлаж ойлгуулахгүйгээр дахиад нөгөө тесттэй ажиллах юм бол дахиад яг алдсан нөгөө өмнө буруу дугуулсан хувилбараа дахиад буруу дугуулна. Та тэрийг А гэж дугуулаад алдчихсан бол дараа нь тэр тестийг ажиллахад дахиад А гэж ажиллана гэсэн үг байна. Тэгтэл бидний тарих нөгөөдгөө чи хаал гэж хүлээгээд байгаа болохоос биш энэ чинь хаанд буруу штэ гэж юу нь бол хүлээж авдаггүй. Тэгэхээр энэ бол тэр алдаа та эхлээд 30% алдчихсан бол дараа нь 40% алдсан тэгээд 50% алддаг болдог байхгүй. Тэгэхээр тэрийг яаж сэргийлэх вэ гэхээр алдсан тестээ бичиж авна. Зөвхөн зөв хувилбарыг нь бичиж авна. Гэхдээ түүнийг яаж та хялбар аргаар цээжлэх вэ гэдгээ өөртөө маш сайн ойлгуулна. Хүн бүрийн цээжлэх буюу юмыг ойлгох арга барил харилцан адилгүй те, зарим нь бичдэг, зарим нь ярьдаг, зарим нь хүнд хэлж өгдөг, зарим нь чанга тодоор уншдаг те. Тэгэхээр та тэрийг өөрийнхөө арга барил тохируулаад цээжлэнэ. За энэ цээжлэхдээ яаж энэ ойлголтыг өөртөө хялбар байлгах вэ гэдэг талаар манай сургалтын дээр илүү тодорхой яригддаг те. Тухайн агуулгыг мэдээж мэдлэгийн агуулгын хүрээнд тайлбарлана. Нэгдүгээрт, хоёрдугаарт тухайн мэдлэгийг богино хугацаанд өөрийн мэдлэг болгохч суулгахын тулд өөр одоо түүх үсгэх аргыг бас шинээр бид нар нэвтрүүлж байгаа. Тэгэхээр тэр түүх үсгэх арга нь болохоор та зөв хувилбарыг богино хугацаанд хурдан хялбар аргаар цээжлэх юм даваа талтай. За үүний дараа бол давталтын арга орж ирнэ. Давталт гэдэг нь та тухайн мэдээллийг нэг өдөр харахад маргааш нь хэр санах уу те? Маргааш дахиж харчаад 7 хоногийн дараа хэр санах уу? 7 хоногийн дараа энэ мэдээллийг харсан бол сарын дараа хэр санах вэ гэдэг энэ бас тархины ажиллагааны санах хойндоо тохируулж давталтын аргыг бас ашиглана. За ингэж бэлдснээ дараа бол одоо тухайн сарын дараа та шалгалт өгөхөд бол асуудалгүй тухайн тестийг зөв хувилбарыг нь хурдан хялбар аргаар олох боломжтой байгаа. Ер нь бас ихэнх ингээд нөгөө нэг сурагчдыг хараад хахад яг ямар алдаа гаргаад ийн вэ гэхээр тэр давталт гэдэг юм хийхгүй байгаа. Одоо ингээд нөгөө нэг орой сургалтандаа суулаа, онлайн сургалтандаа хичээлээ үзлээ, тухайн үедээ ойлгосон. Маргааш нь нөгөө нэг тесттэй бүглөөд гэрийнхаа даалгаврыг хийлээ те. За би ер нь чадчихээн гингүүтээ тэр ингээ орхичоод байгаа.
Тэгэнгүүт ерөөсөө тэр нөгөө нэг давталт гэдэг юм чинь хүн ерөөсөө ингээд ямар ч мэдээллийг авсан тэр давталт гэдэг юмыг хийхгүй л бол тэр ингээд тархинд шингэж үлдэн гэдэг айгүй хэцүү. Ер нь бол ингээд мартагдчихна. За тэгээ манай сургалтын дээр бас яг ашиглагддаг одоо ерөнхийдөө сүүлийн үед ашиглагдаад байгаа нэг арга бол ерөөд тийм түүх үсгэх гэдэг ярьлаа тийм. Илүү тэр нь болохоор хөгжилтэй тийм фантастик одоо түүх үсгэж зарим юмнуудыг цээжилдэг байгаа. За ер нь бол нэг юм сэтгэл хөдлөлттэй ингээд юмыг холбох юм бол тэр ингээд мартагдахгүй одоо ингээд инээдтэй болгоод фантазлаад тэгэх тусам илүү ингэж үлдчихийдэг. За түрүүн өндрөн багш хэлснээр хүмүүс алддаг тестэн дээрээ л алддаг. Юусоо тий. Багшаа би хит ч бүгэлсэн яг нөгөө алдаад байгаа тестэн дээрээ л алдаад байна багшаа яах вэ гээл тий. Тэгэхээр ерөөсөө тэрнээр та ингээд яг анхаарлаа төвлөрүүлээд хөгжилтэй түүх үсгэн. За жишээлбэл нэг хөгжилтэй түүх яриа л та. За индукц нь одоо тийм анализтай жишэлт хоёртой уялдаа тийм шинжлэх ухааны үнцэнтэй болноо гэж дүнсэн эрдэмтэн хинбэ гэх юм тийм асуулт байдаг. За тэгээ хариултын дотроос нь болохоор зөв хариулт нь нөө Бекон гэдэг эрдэмтэн байгаа. Тэнгүүт бид нар энэс яаж ийнэ вэ гэхээр асуултны тэр индукц гэдэг тэр одоо түлхүүр үг шүү дээ тийм гол түлхүүр үгийг Бекон гэдэг үгтэйгээ холбоод индукцэн плеткин дээр амар гоё Бекон шарж идчихээн тийм. Тэгээл нөгөөх нь ингээл амар гоё нэртэй л гэл шарч ийн гэж төсөөлөрөө гэдэг ч аахгүй. Дараа нөгөө индукц гараад ирлээ. Нөгөө индукцэн плеткин дээр Бекон шарч исэн штэ гэд Бекноо дугуулдаг тий. За энэ битчлэн. За энэ бол зүгээр л жишээ. Энэ битчлэн ерөөсөн маш олон тийм сонирхолтой хөгжилтэй одоо ийм фантазийг үүсгэж ерөөдөө цээжлэхгүй байгаа. Гэтэ бүх тестэн дээр гээгүй. Яг өөрийнхөө цээжлэхгүй байгаа. Заавал цээжлэх шаардлагатай тестнүүд дээр ерөөдөө бол ингэж үүсгэхэд айгүй зөв цохимжтой байдаг. Дараа нь хартахгүй гэсэн үг. Тийм шүү дээ. Одоо хэл сурахад хүртэл хүмүүс энэ аргыг их ашиглаж зөв үгүүдэд цээжилдэг тий. Түлхүүргүүдэд цээжилдэг. Тэгэхээр энэ арга бол шалгарсан арга байгаа. Тийм. Ер нь яг тийм асуултны түлхүүрг гэдэг нь өөрөө маш чухал. Мөн хариултны түлхүүрг. За тэр түлхүүр өгнүүдийг л ерөнхийдөө зөв таньж тэр хоёрыг зөв холбож чадах юм бол амжилттай одоо тестээ бүглэх бүрэн боломжтой байдаг. За хүмүүсийн бас нэг гаргадаг нийтлэг алдаа байдаг. Тэр нь юу вэ гэхээр энэ номыг файл болгоод зөв хариултыг нь дугуулад ингээд гадуур зарагдчихэдэг. Ерөнхийдөө бол хууль бусаар гэсэн үг. За тэр зөв хариултыг нь ингээд уртаар нь дугуулад тодруулаад тэрийг нь ингээд цээжлэх гээд яваад байдаг. Тэгэхээр тэгж бол цээжлэхдэггүй. А гэдэг дугуулсан юм бид нэр А гэж хийцээс цээжлэх байхгүй. Тэгээ энэ дотор одоо 5000 орчим тест байгаа шүү дээ. 5000 А Б-г цээжлэж чадахгүй шүү дээ хүн. Тэгэхээр энэ дээр тухайн асуултынх нь түлхүүр үг буюу тухайн асуултын утгыг ойлгох. Хоёрдугаарт хариултынхаа түлхүүр үгтэй холбож цээжлэх гэсэн энэ аргаар цээжилдэг. Тэгэхээр бидний сургалтын арга барил бол заавал хэвлэмэл ном эсвэл хэвлэмэл одоо файлыг ашигладаг. Тэгээ тэрэн дээрээ бид нар тодруулагчаар буюу одоо маркераар тухайн асуултын гол утга за тэгээд хариултынх нь гол утгыг хооронд нь ингэж тодруулж цээжилдэг. Тэр А Б-г дугуулах нь ерөөсөө чухал биш. Тэр хүмүүсийн сэтгэн бодох буюу аливаа зүйлийг танин мэдэх ур чадвар нь бүр 4-5 сартай хүүхэд байхаас эцэг эхээ хараад таньдаг буюу аливаа зүйлийг скандаж танин мэдэх чадвар хөгжсөн байдаг. Тэгэхээр энэ чадвар маань нийт хүмүүсийн 80 орчим хувьд нь одоо идэвхтэй ажиллаж идэг юм чадвар байдаг. Энэ чадвараа ашиглаад асуултынхаа нөгөө түлхүүр үгийг тодруулчих юм бол тэр тодорсон зүйлийг та эргээд танихад таны даалт ухамсар тэрийг хамгийн түрүүнд таньдаг юм ач холбогдолтой. Тэгэхээр манай сургалтыг төгсөж байгаа хүмүүсийн ном бол одоо ийм алаг ирээн болоо төгсдөг. Гэхдээ А Б-г нэгч дугуулаагүй. Тэр дугуулсан байвал ер нь жоохон нотой. Хичээлээ дутуу утсан байна гэсэн үг. Өдөртгөл хичээл дээр суугаагүй байна гэсэн үг. Тэгээ тэрнээс гадна бас ийм тест бүглэх арга зүйнүүдийг бол сургалтын дээрээ бид нэр илүү хэлж өгдөг өө. За нөгөө арга зүй маань одоо өөр сургалтын төвүүд дээр заагдаад ахаарнаас арга зүгээ сольсон. Тэгээ өөр сургалтын төвүүдийн үнэгүй хичээл үзчихсэн чинь яг миний заадаг өдөртгөл гараад ирэхээр за гэдэг. Ер нь арга барилаа сольсон. Мэдээж ном шинжлэгдэж байгаа учраас энэ арга барилаа бид нар бас жил болгон солио явж байгаа. Тийм. За өөр хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа юу вэ? Таны ажигласнаар. За нийтлэг алдаа бол за ер нь түрүү хэлсэн нөгөө тавтадгүй гэдэг нэг алдаа гаргадаг. За тэгээд манай шавнарч бас үзчихэж магадгүй те. Тэгэхээр одоо бид нар ингээд нөгөө нэг багштайгаа хэдүүлээ ингээд тестээ тодруулаад ажиллаад яваад байгаа. За тэр ажилласан тестээ одоо тодруулсан тестээ заавал нөгөө нэг скандаж хар гэдэг одоо өндрөн багш нь хэлээд байна те. Ингээд нөгөө тавтаж нүдэлж ингээд нөгөө нэг цээжилж тэрийг харж ах хэрэгтэй. Одоо яг
бидний ингээд тодруулж ажиллаад байгаагийн гол онцлог одоо гол давуу тал юу байдаг вэ гэхээр одоо анх удаа би одоо энэ нэг нүрд хэдэн тестж байгаа 5 тестийг тий ажиллахад би одоо анх удаа уншаад явахад би 5 минут зарцуулж магадгүй. Дараагийн удаа би тэр асуултынхаа тодруулсан үгийг харлаа. Ийм хариултынхаа тодруулсан үгийг харлаа. Ерөөсөө энийг 1 минутанд ч юм уу тий 30 секундэд ч юм уу би энэ 5 асуулт хариултаа шууд ингээд скандаад давтчих боломжтой болж байгаа. Тэгэхээр тэр давталтыг заавал хийх хэрэгтэй байна. Тэрийг хийдэггүй шүү гэж бас хэлмээр байна. За үүнээс гадна ер нь онлайн хичээл дээр хүмүүсийн бас нэг гаргаад байгаа алдаа бол орчноо бүртгүүлэхгүй байна. За ингээд заримдаа нөгөө мик нь онгорхоо байдаг те. Тэгэнгүүт тэнцээ тэр хоолоо тэгэрээ ингээрээ гэл нөгөө хичээлээ үзэнгээ нөгөө хүмүүсээ өдөртөл эсвэл нөгөө цаана ингээл телевиз айгуу чанга те одоо нөхрөнч телевизээ үзчихээ тийм үү хинрэнч телевизээ үзчихээ тийм үү те солонгос кино мэн гарсан. Тэгэхээр хүүхдүүд нэм асуугаал хүүхдтэйгээ ээжээ гэж яриад те. Тийм тэгэхээр ерөөхдөө бол хамгийн чухал юм нь юу вэ гэхээр орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Энд одоо өдөрт бид нар маш олон тест бүгэлж байгаа. Бараг л нэг 100 гаруй 100 орчим тест бол нэг өдөрт бүгэлдэг. Тэгээд тэр тестнүүд дээр бүгдээр нь ингээд анхааралтай байгаад ядаж тэр 100 тест үтсний тэ нэг 80% өөртөө шингээж авахын тулд тэр орчин гэдэг зүйл бол маш чухал байдаг шүү. Тэрийг бүрдүүлээрэй гэж бол хэлмээр байна. За өөр ундрмагчд юу вэ? Би бас бодож илээ. Нийтлэг гаргадаг алдаа. За алдааны хувьд бол онлайн хичээлд бол орчноо бүрдүүлж оролцохгүй байна. За зөв дараалалаар бэлдэж эхлэхгүй байна те. Тэр бол биедан бэлтгэгчдийн хувьд бол зөв дараалалаар бэлтгэж эхлэхгүй байна гэдэг алдаа байдаг. За тэгээд ном болон аппликейшны уялдаа холбоог одоо зөв ашиглахгүйгээр нэг бол дан аппликейшн дээр бэлдээл те. Нэг бол зөвхөн номон дээр ингээл урт уртаар зөв хариултуудыг дугуулад иймэрхүү алдаануудыг гаргадаг. За мөн цаг хугацааны хувьд бас алдаа гаргаж байгаа. Энэ маань нөгөө цаг төлөвлөлттэй холбоотой тийм. Онлайн ангийн суралцагчдыг харахад бол одоо 2 сарын өмнө элсэж орж байгаа хүмүүс 2 сарын дараа шалгалт болгож явахад онлайнаар одооноос бэлдэж өгүүлсэн хүмүүс илүү өндөр хувьтай тэнцдэг. Энэ маань эртнээс өөрийгөө бэлдэж тий цагаа зөв хуваарсантай холбоотой. Төхүүлэх тусмаа яадаг вэ гэхээр өдөрт авах мэдээллийн хэмжээ их болно тий. Хүний тарих гэдэг чинь өөрөө бас хязгаартай. Тэгэхээр тэр олон мэдээлэл, олон тестийг, олон зуун тестийг нэг өдөр хийлээгээд бүгдийг нь ойлгож тогтоож чадах уу гэдэг асуултанд бас тархиныхаа хэмжээ цар хүрээ гэдэг бол бүх хүмүүсийн яг адилхан хэмжээтэй учраас тэн дээр бол одоо та 1000 ухаантай байгаад тэр бүх мэдээллийг цээжлэнэ гэдэг бол зүйл байхгүй. Тийм учраас энийг өдөрт бага багаар бэлтгэх шаардлагатай. За ер нь өдөрт бол 3 цагийг зарцуулаад 14 хоног тасралтгүй өдөр болгон тавтах хангалттай гэж үзэж байна би бол. Хэрвээ та өдөрт 2 цаг зарцуулж байгаа бол 21 хоног ч юм уу те ингээд нөгөөдөг ч сунаад явна. Гэхдээ өдөрт 3-аас 4 цагаас илүү цагийг бол зарцуулаад бас хэрэггүй. 5 цаг та тесттэй ажиллаа гэж бодоход ойролцоогоор нэг 500 тест ажиллана тий. 500 тестнээс танд маргааш хэдүүлдэг вэ гэдэг чинь асуудал байхгүй. Тийм учраас өдөрт нэг багадаа 2 цаг тогтмол ер нь 3 цагийг зарцуулаад нэг 14 хоногоос нэг сарын хугацаанд бэлтчихэд хангалттай энэ шалгалтанд бол тэнцэнэ. За тэгээ бас яг ингээд бидний ажигласнаар яг хизээ бэлтэж эхлүүл хизээс бэлтэж эхлүүл яг зүгээр юм бэ те өөрийгөө бас өдөрт ингээ өдөр болгон 2-3 цаг суух боломжгүй хүмүүс бол бас байгаа шүү дээ те. Тэгэхээр тэрийг харгалзаж үзэх юм бол ерөөхдөө нэг сар болон түүнээс дээш хугацааны өмнөөс те бэлтэж эхлэх хэрэгтэй. Бүр ингээ хамгийн тулцсан хугацаа бол 1 сар гэж ер нь бол хэлээд байгаа шүү. Тэгэхээр та хэд маань одоо шалгалтанд бэлтэж эхлэх живэл яг одооноос ерөөхдөө бол бэлтэж эхлэх нь маш оновчтой. Ялангуяа цаг хугацаагаа зөв төлөвлөх шаардлагатай байх нь тий. Орчноо зөв бүрдүүлэх хэрэгтэй байх нь гэх мэтчлэн одоо жоохон сахилга баттай байх юм бол ерөөхдөө бас илүү шалгалтанд амжилт үзүүлэх магадлал өндөр байдаг. За тэгээд хүмүүсийн бас нийтлэг асуудаг асуулт байдаг юм а. Би тэрэнд бас хариулмаар санагдав. Танаад суухаар тэнцчих юм уу гэд. Тэгээд энэ сургалтанд орохоор тэнцчих үү гэд. Яг сургалтанд орсноор бол тэнцэхгүй. Яг багшийнхаа удирдлаганд ор өөрийгөө багшийнхаа хэлснээр бэлтгэх юм бол тэнцчих гээд байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр бүх хичээлдээ бүрэн хамрагдаарай. Энийг бол би бүр хүмүүс элсэж орж ирэхэд бүр яг хэлдэг. Яагаад вэ гэхээр та нэг хичээл тасаллаа гэж бодъё. Жишээлбэл та манай хичээлийн хөтөлбөрөөс нэг хичээл буюу дүүн шинжилгээ 2 гэдэг хичээл таслаа гэхэд тэр хичээл чинь 15 оноотой. Нөгөө хамгийн төгсгөлийн 3 дугаар шатны 15 онооны хичээлийн нэгийг та суугаагүй байхад
өмнөх 90 онооны бүх хичээл, бүх хөтөлмөр, бүтэн сарын хөтөлмөр чинь түн шинжилгээ буюу 3 дугаар шатн дээр очиод ганцхан хичээлд суугаагүйгээс болоод салхинд хийсчихэж байгаа юм. Нөгөө 18 оноог бид нар авах хэрэгтэй. Гэтэл та 15 онооныхоо хичээл суугаагүй юм чи 15 онооны л мэдлэг танд байгаа тий. Тэгэхээр нөгөө 18 оноогоо авч чадахгүй хэмжээнд хүрчихэж байгаа учраас хичээл тус бүр дээр ач холбогдол өгөөд бүх хичээлдээ бүрэн суусан тохиолдолд тэнцэнэ. Нэг хичээл тасалчвал та тэнцэхгүй. Яа, тэгээ бас нөгөө нэг одоо бие дааж бэлтэж байгаа ч юм уу хүмүүст зөвлөж хэлэхэд юу вэ гэхээр шалгалтанд ерөөсөө тал хүн хизээ ундаг вэ гэхээр эхний шатн дээр. Ерөнхий мэдлэгийн шалгалт гэдэг бол ерөөсөө хүмүүсийн тал нь бослоо бай болдог хэсэг байгаа. За тэгэхээр энэ тал шалгалт одоо тал хүн унах гэдэг юм чинь эхний хэсэг дээр бас айгүй их тийм ач холбогдол бас өгж бэлдэх шаардлагатай байдаг шүү гэдгийг бас давхар хэлье. Тэгээ хамгийн болгоомжтой байх хэсэг чинь бас нэгдүгээр шат байгаа шүү. Нэг удаагийн шалгалтанд бол одоо 4-5 мянган хүн өгч байгаа. Улирал тутам гэсэн үг тий. Тэгэхээр жилд бол одоо 20 орчим мянган хүн давхарцсан доогоор өгч байна гэсэн үг. Тэгэхээр эдгээр хүмүүсийн 20-30% нь тэнцэж байгаа ийм шалгалт байгаа. Тэгэхээр энэ бол тийм бас амархан даваа биш гэдгийг харуулж өгч байна. Харин тэнцсэн хүнд ямар зүйл ажиглагддаг гэхээр өсөд бэлдсэн хүн тэнцдэг. Хин ухаалаг зөв аргаар бэлтэн тэр хүн тэнцдэг. Мэдээж үр дүнгөө өгнө. Бэлдээгүй хүмүүс бол одоо тэнцсэн хүн бол зүгээр тэр бол одоо цэвэр аз ёндооны асуудал. Тэрнээс биш 100% нэг одоо монгол хэлний мэдлэг сайтай, түүхийн мэдлэг сайтай одоо 10 жилийн багш байсан ч энийг өгөө тэнцэхэргүй юм шалгалт байдаг. Маш удаан хугацаанд боловсруулагдсан тестүүд тий. За мөн энэ тестүүдэд ямар арга барилаар хариулах вэ гэдэг юм тусдаа бүр арга барил хүртэл байдаг. Тийм учраас дан ганц одоо би мэдлэг сайтай, би суур мэдлэг сайтай, би 10 жил донд сурч ирсэн, би их сургуульд донд сурч ирсэн гэдэг бол ерөөсөө хамаа байхгүй. Ялангуяа одоо энэ дүүн шинжилгээний хэсэг дээр тий. За ингээл нөгөө нэг зүү тогтол би бол асуудалгүй би дүүн шинжилгээний дээрээ сайн гэж байгаа хүмүүс ороод одоо гिच ингээд өөртөө бардам бэлтгэхгүй арах юм бол унана. Харин нөгөө нэг бэлдээд багч гэсэн бэлдээд ийм арга зүгээр нэрээ эдний чинь гих байсан биш. Энэ бодлогоодыг ийм арга зүгээр боддtiin байна гэдгийг нэг бэлтцсэн байхад амархан болчихж байгаа. Тэгэхээр ерөөхдөө бэлтгэл бас дахин бэлтгэл гэж хэлмээр байна. За манай онлайн сургалтанд ерөөхдөө хүмүүс суугаад зарим хүмүүс маш өндөр оноо авдаг. 97, 98 тий 96 яг ингээд нэг ижлэхэн хичээлийг нэг ижлэхэн багшаас аваад те ижлэхэн цаг зарцуулаад ингээд бэлтэж хахад ягаад зарим хүмүүс тийм өндөр оноо авч идэл зарим нь ягаад шалгалтандаа унаад байна вэ? Тэнцэхгүй байна вэ? Гэхдээ энэ юусаа яг тэр хүний хувийн зохион байгуулалт гэдэг юмтай холбоотой. Магадгүй нөгөө унсан хүн юугаа бүрдүүлээг орчноо бүрдүүлж хичээлдээ суугааг байна. Магадгүй гэрийн даалгавраа цаг тухайд нь тогтмол хийгээгүй байна те. Нөгөө магадгүй нөгөө өдөр баг-багаар тестүүдээ бэлтгэхгүй гинт ингээл цагийн тулгаал бүгдийг нь харсан ч гэдэм үү те. Тиймэрхүү алдаануудыг гаргаад байгаа учраас ингээд тэнцэхгүй байна. Тэгэхээр манай сургалтын хувьд бол ерөөхдөө таныг маш өндөр оноо авахгүй болоход тусалж чадна. Багшаа би бүр ийм өндөр оноо авчлаа. Би өөрөө ийм аавна гэж буцсангүй гээл те. Бүр ингээд ийм одоо тэгэхээр тэр хүртэл ингээд тусалж чадна. Гэхдээ та бас өөртөө туслах хэрэгтэй төрийн албаны шалгалтанд бэлтэж байгаа бол ерөөсөө зохион байгуулалт, бэлтгэл гэдэг зүйл дээр хамгийн эхлээд анхаараарай гэж бол зөвлөмөр байна. Тэгэхээр сургалт гэдэг бол нэг талаас сургах харилцаа, нөгөө талаас сурах харилцаа гэж бүр хуулийн дээр хүртэл байдаг тийм. Энэ нөгөө сургалт гэдэг дээр одоо бид нар сургах ажлыг бол одоо багш нарын цаг тухайд нэг хичээлээ орох тийм байж болох хамгийн одоо зөв арга тактикаар та бүхнийгээ бэлдэнэ. Нөгөө талаас сурах харилцаа. Тэгэхээр сурах харилцаа гэдэгт таны цаг хугацаа тухайд нь хичээлээ үзэж гин үү, даалгавраа цаг тухайд нь хийж гин үү. За мөн багш нарынхаа зөвлөгөөгөөр шалгалтандаа очиод орж гин үү гэдэг бас их чухал. Би яг шалгалтын өмнөх өдөр нэг юм дүгнэлт хичээл гэдэг хичээл ордог. Тэрэндээ юу хэлдэг вэ гэхээр одоо их нэттэй зүйлсийг хэлнэ. Тэр нь юу вэ гэхээр манад суралцаад бэлтгэлтэй буюу одоо нийт хичээлд суусан хүмүүс бол маш бэлтгэл сайтай байгаа гэсэн үг. Тэр хүмүүс маань эхний 1-р шатны 40 тестийг 10 минутын хугацаанд ажиллах чадвартай болчдөг. Ерөөсөө асуултаа уншлаа шууд зөв хариулт нь нүдэнд ингээд тодроо гараад ирсэн болдог байхгүй юу? Тийм болтлоо бэлддэг. Гэтэл тэр тийм болцсон учраас бүх тестээ маш хурдан хугацаанд хийгээд дуусгачихж байгаа. Тэгээд бүхэл бэлдсэн 1 сар 2 сарын хугацаанд бид нэр дандаа зөв хариулт зөв тестэн дээрээ тулгуурлаж ажиллаж исэн. Гэтэл нөгөө үлдсэн 30 минутын хугацаанд манайхаа юу хийдэг вэ гэхээр дээрээс нь доош нь ингээд бүгднгийн сайхан уншина.
Тэгээд нөгөө өөрийг чинь эргэлзүүлэхийн тулд тэнд бас нэг хүн толгоо тэрхээ гачлахж бичсэн 3 хувилбар дээр очиж эргэлзэн. Тэгээд эргэлзээр агаал яадаг гэхээр нэг A-ийг дугуулаад, нэг B-ийг дугуулаад, нэг A-ийг дугуулаад, нэг B-ийг дугуулаад ингэ явчихдаг байхгүй. Тэгэхээр хэрвээ та нэг удаа эргэлзээл тэр дугуулсан хувилбараа нэг л удаа солих юм бол ерөөсөө тэр тестийг алдсан тооцох хэрэгтэй. Яагаад гэхээр тухайн үед мэдээж сандралтай байгаа, тий сандралтай буюу одоо стресстэй байгаа гэсэн үг. Тэр тохиолдолд бидний энэ хойно байгаа нөгөө ухамсар тархич нь цусан хангамж нь багасаад мэддэг юмаа мэдэхгүй болох. Нөгөө урд нь байн хийжсэн юмаа санахгүй болох хэмжээнд тэгээ зарим хүн бүр нэрээ мартах хэмжээнд сандардаг гэж байгаа шүү. Тэгэхээр тэр сандралтай байгаа тохиолдолд нэг эргэлзчих юм бол хичнээн бэлтгэл сайтай байсан ч зөв хувилбараа дугуулж чадахгүй юм эрсдэлтэй нөхцөл байдалд өөрсдөө бид нөр харуулдаг. Тийм учраас багшийн хэлдэг юм бол ерөөсөө тэр хувилбарыг солих шаардлагагүй. Маш сайн бодвол нэг л удаа хариулна. Үлдсэн хугацаанд бол унт гэдэг зөвлөгөө өгдөг. Унтчихаа тэр мауснаас гараа аваад тэр компьютерийг ингэж дээш нь доош нь гүйлгэж харах ямар шаардлагагүй нүдэн анаа таймаа сууж агаад дараагийнхаа шалгалтанда бэлдсэн илүү дээр байдаг. Тэгсэн хүмүүс маань бол хангалттай тэнцээ гараад ирдэг. Гэтэл бэлтгэл сайтай тий 7 минут 10 минутын хугацаанд бүх тесттэй ажилласан ирнэсээ багшаа би унчлаа гэд. Тэгээд зарим хүмүүс маань юм туршлага байдаг. Би унтсан. Тэгээд зөв дугуулчаад байхад намайг унгаацсан. Тэгээ өргөдлөвчээд ингээд шалгуулдаг. Тэгээ шалгахаар яадаг гэхээр бүр ингээд цаг минутаагаа гараад ирдэг. Та 25 минут 36 секундэд А дугуулсан байна. 37 секундэд Б болгосон байна. 38 дахь секундэд буцаад А болгосон байна. Тэгээ эцэст нь та 40 минут болохын өмнөхөн очиод Б болгоод хариултаа буруу болгоцсон байна шүү дээ гэд ингээд цаг минутаагаа тайлан гараад ирдэг. Тэгэхээр тэр хүн дотроо Аг мэдчихсэн ч гэсэн яасан байх нь. Эргэлзээр хагаад эцсийн үндэ бурууг дугуулж гараад ирсэн. Тэгээд унчихдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө бэлтгэл сайтай байлаа гэд тэнцээгүй гол шалтгаан нь тэнд очиод сандраад зөв буруу хариултуудаа хойлоод ингээд уншдаг. Тэгэд яг бас маш олон хүний хэлдэг. Яг ингээд эхний одоо бүх тестүүдээ маш тайван унших хэрэгтэй. Асуултаа 2 удаа унш тэ. Бүр яг тэр асуултаа ойлгож ингээд 2 уншаад ерөөсөө ганц л удаа маш тайван маш зөв бүгэлчих. Тэ. Тэгэхгүй бол яг ингээд багшаа би зөв байсан хариултуудаа бүгдийг нь буруу болгочлаа. Илүү цагтаа тий. Тэгэл яг гэртээ ирээл эсвэл нөгөө ном номноосаа хараад нөгөөдгөө бэлтэнгүүд яг нөгөө нэг анхныхаар ер нь бол нөгөө хүний далд ухамсар гэж яриад байгаа шүү дээ. Бидний нөгөө скрин дэж цээжлээд байгаа тий. Тэр чинь ингээд далд ухамсарт одоо шингэсэн байгаа. Таны зөв хариулт энэ л зөв юм шиг байна гэд тэрийг дуулвал тэр чинь л зөв. Тэгээ тэрийг ингэж эргэлзэж дараа нь логик сэтгэлгээ нэмээд ингэж битээдэг. Ягаад гэхээр бүтэн 1-2 сарын хугацаанд танд ингээд зөв хариултыг багш нар чинь бүр ингээд багш нарын хоолой сонсогддог гэдэг тий. Тэр ингэхдээ бүр ингээд таны далд ухамсарт шингэтэл ингээд бараг хичээл орж байгаа байхгүй юу. Тэгэхээр үнэхээр одоо огт үзээгүй ч юм уу мэдгүй тест байлаа гэж бодоход та яг тухайн үед өөрөө санахгүй байна гэсэн үг. Тэрнээс биш бид нар одоо хичээл дээрээ одоо бүх тестүүдийг ер нь ажиллаж байгаа. Тэгэхээр одоо далд ухамсартаа ер нь бол найдаа. Тэрийг ингээд сольж ер нь анхны сонголтод бүр ингээд тий анхны сонголт шүү. Унсан тохиолдол бүр амар ихтэй. Тэгэл багшаа би сольчжээ, багшаа би ингэчжээ гэдэг. Тэгэхээр бол манай ундран багш бүр унт гэдэг зөвлөгөө өгтлөө. Тэгээд бүр тэгдэж гарч ирчээд багшаа тэнд манай шавнар айгу олон орсон гэл яасан гэсэн чи унтаад илээ. Тэнд бүр 5 хүн унтчихсэн. Тэр яг манай анги байсан бахаа гэл. Ер нь яг тэгж байгаа тий. Тэгэл унтаал гарч ирсэн хүмүүс бол яадаг вэ гэхээр нөгөө нэгний шатн дээр чинь нийт хүмүүс чинь 50% нь босоо явчихдаг шүү дээ. Ингээл пер пара хийгээд угаасаа сэрчдэг байхгүй. Тэгэл дараагийн шатн дээр бас яг монгол хэл бичгийн шалгалтын дээр бас л цаг хугацаа маш хангалттай. Гэхдээ яг багшийнхаа зөвлөмжийн дагуу орсон тохиолдолд бол мэрит сургалтын төвийн төгсөгчид ер нь 29-оос 30 оноо л авдаг. Тий. Аюу өндөр авдаг те. Тий. Монгол хэл бичгийн шатн дээр бол уусаа айхан байхгүй. Гэхдээ бэлдээгүй орсон хүмүүс шууд ундаг. Тэгээ унсан шалтгаанаа би монгол хүчийг мэдэхгүй гэдэг рүүгээ аваачаад ингээд хийдэг тий. Гэтэл яг үнэндээ бол монгол хэлний дөрмийн хэсэг дээр хамгийн их оноо алддаг. Тэгэхээр тэр хичээлийг үзсэн байхад бол энэ хэсэг дээр бол хангалттай өндөр оноо аавна. Тэгэхээр бас л нөгөө унтах тактикаар ажиллана. За ганцхан удаа нөгөө сэрж ажиллах хэрэгтэй юм чинь дүүн шинжилгээний хэсэг дээр л одоо яг толгой төрхөө ажиллаж ийм сэрэмжтэй байж өгөх хэрэгтэй байгаа. Тэгээд одоо болж байгаа мó болохгүй байгаа мó хүмүүсийн шалгалтын дээр ороод унт гэж хэлээ явж байгаа. Тийм тэгээд бас гэтээ бас хүмүүст ингэж санагцсан. Одоо бид нар нөгөө нэг хичээл дээрээ бас тийм юу тест авдаг байхгүй юу? Одоо жишг тест ингэж нөгөө шалгалтыг авч байгаа юм шиг авдаг. Тэрэн дээр хүмүүсийн бас нэг юу байгаа юм нь Монгол бичиг дээрээ хэрвээ сайн бэлдэж чадаагүй юм байх юм бол монгол хэлний цаг бол
унтаадах цаг үлддэггүй юм билээ. Хүмүүс монгол хэл бичиг дээр. Тэгээд ягаад тэгэхээр за нөгөө монгол хэлээ яг нөгөө кириллээр уншиж байгаа хүмүүс чинь монгол бичгээ мэдхгүй байвал тэрнээр бас айгүй их цаг алддаг юм шиг санагдсан. Тэгээ хүмүүст бол бас энийг юу гэж багш нарын зөвлөг вэ гэхээр за ерөөсөө л монгол хэлээсээ ахгүй л ерөөсөө мэдтгүүдээ л хий. Мэдтгүүдээ маш сайн хийчих. За яг нөгөө дан кириллээр уншдаг тийм хэсгийг хамгийн сүүлд нь үлдээгээд ингээд яв шүү. Тэгэхгүй нөгөө монгол бичиг дээрээ хамаг цагаа үрж хаяад нөгөө монгол хэлнийхээ зөв хийчих байсан юмнууд дээр ингээд сандраад алдах тохиолдол бас байд юм лээ. Тэгэхээр тийм алдааг бас анх өгж байгаа хүмүүстэй хам бол бити гаргаарай. Ингээд мэддэг тестнүүдээсээ монголоос эхлээд хамгийн хэцүүгээ хамгийн сүүлд үлдээгээд за бүр нөгөө цаг амжихгүй байлаа гэхэд нөгөө буудах те. Тийм юм руу шилжих бас боломжтой байдаг учраас мэддгээ хэлчихээрэй гэж юу нь зөвлөмөр байна. Монгол хэл бичгийн хичээл дээр бас нэг зүйлийг хэлэхэд монгол бичгийн тестийг монгол бичгийн анхан шатны мэдлэгтэй ч юм уу дөнгөж үсгээ мэддэг хүн бол ажиллах хэмжээний тийм хялбар тест бол байхгүй. Гэхдээ сургалтын арга барилын хувьд бол та монгол бичгтээ муу байсан ч хангалттай хэмжээнд уншиж чадахгүй байсан ч бол тэнцүүлчихнэ. Бүх оногийн чинь авах хэмжээний арга барилыг бол та бүхэнд зааж өгч чадна. Тэгэхээр тэр тал дээр бол ерөөсөө санаа зовох шаардлагагүй. Гэхдээ мэдээж бас сэрэмжтэй бэлтгэлтэй байх үднээс монгол хэлний хэсэг дээр бол оноо алдах эрх бидэнд байхгүй л гэж бодож бэлдэнэ. Тэгэх юм бол энэ хэсэг дээр бол ерөөсөө айлтгүй бүх оноогоо аваад гараад ирнэ. Тэгээ бас одоо сурагчдаа эсвэл одоо зүгээр бидааж бэлтэж байгаа хүмүүс байх юм бол нэг гоё зөвлөгөө өгмөр байна. Тэрний юу вэ гэхээр өөртөө ийм өндөр зорилготой. Одоо би ерхий одоо шалгалтанд 90-с дээш оноо авна. Тэгээд би 95-аас дээш оноо авна гэдэг ийм өөртөө ямар нөгөө шалгуур тавьж хандан та тэрэндээ хүрэх гэж ерөнхийдөө бол бэлтдэг. Өөртөө за би нэг 60 аваад тэнцчихье. 60 авах л болно гэж та одоо хандах юм бол 60 авах хэмжээндээ л та бэлтэнэ. Тэгэхээр 90 авах гэж бэлтэх, 60 авах гэж бэлтэх хоёр тэр хүнээс гарах хичээл зүтгэл хоёр бол ингээд шал өөр байдаг учраас та өөртөө өндөр оноо тавиа, өндөр зорилго тавиа гэж ерөнхийдөө бол хэлмээр байна. Тэгжээш тэрэндээ хүртгээ. За ерөнхий шалгалтанд хүмүүс 60 оноогоор тэнцэл болоо юм чинь өндөр оноогоор тэнцэх шаардлагагүй гэсэн ойлголттой байдаг шүү дээ. Гэхдээ бид нар ерөнхий шалгалтын дээр бэлтэж байгаа энэ мэдлэгийн хүрээ маань тусгай шалгалтын дээр давхцаж орж ирэх мэдлэгүүд байдаг учраас мөн тэр бэлдэх арга барил танд суудсан байгаа учраас яг энэ арга барилаараа тусгай шалгалтандаа бэлдэх юм бол бас өндөр оноо авдаг. Тэгэхээр тусгай шалгалтанд бид нар хамгийн өндөр оноогоор шалгардаг учраас нөгөө оноо цуглуулах арга барил их чухал болчихж байгаа. Тэгээд меритийг өндөр оноогоор төгссөн хүмүүс бол тусгай шалгалтанд бол аюулгүйгээр ордог. Тэгээ бидан бэлдээд ч тэнцчихдэг. Тийм учраас ерөнхийдөө нөгөө 60-аар тэнцэхгүй 60 ди гэдэг чинь бол амархан шүү дээ. Оюутан сурагч байхдаа та нар 60 dig юу төсөөлдөг байсан бэлээ. Тэгэхээр тэр төсөөлөөр харах юм бол амархан байхгүй. За зүйтэй. Тэгэхээр ерөөсөө л ийм юугаа өөртөө шалгуураа зөв тавиараа. Багш нь ч гэсэн хамгийн анх нөгөө одоо сургалтаа зааж эхлээд тий шалгалт өгөхөд яг энэ номыг ингээд бүгдийг барьсан. Одоо би нэг ч тестэн дээр алдах хэсгүй тий. Яагаад гэхээр би одоо энэ тэг төмний их хөвгтөд энэ хичээлийг зааж хэрвээ би ингээд алдах юм бол үнэхээр юм ичмээр тэгээ би яг өөртөө тэр шалгуурыг би нэг ч тестэн дээр алдахгүй гэж бэлтгэхэд би нэг ч тестэн дээр алдаагүй. Яг л ийм л юу гардаг, үр дүн гардаг. Тэгэхээр яг тэр шалгуурыг таад маань өөрсдөө маш сайн тавиарай гэж зөвлөмөр байна. За тэгээд подкастныхаа төгсгөл за ундран багшид хэлэх үг байна уу? За төрийн албаны ерөнхий шалгалт гэдэг бол маш амархан гэдэг үгийг хэлье. За 60-аар тэнцэх бол үнэхээр амархан. Гэхдээ биднэрт бол одоо өдөрт тогтмол 1-2-3 цагийг зарцуулаад тий 14-өөс 21 хоногийн хугацаанд та өөрийгөө бэлтгэх юм бол хангалттай 90-с дээш оноогоор тэнцэнэ. За тэр бол одоо багшийн хэлэх гоё үг байна. Тэнцэх бол амархан. За тэнцэхдээ 90-с дээш оноогоор тэнцмээр байгаа бол та өдөрт 2-3 цагийг зарцуулаад 14-өөс 21 хоногийн хугацаанд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Тийм. За би бас нэг чухал юм хэлэхэд ухаарлын 7 хоногт бити ухаан ороорой тий нөгөө шалгалтын өмнөх 7 хоногт гинт бити ухаан ороорой таны одоо шалгалт өгөө гэж явах юм бол таны ухаарлын 7 хоногт юу нэг сарын өмнө байх хэрэгтэй шүү тий сарын өмнө за би бэлтгэхгүй бол болохоо боллоо гэдэг одоо тэр ухаарах өдөр чинь сарын өмнө байгаасай гэж бол хүсэж байна.
За тэгээд шалгалт өгч байгаа хүмүүстээ бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд анхаарал хандуулж үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд үргэлжлүүлээд бас гоё одоо юуны тусгай шалгалтын тухай илүү одоо нөгөө нэг юм арга барилын тухай одоо подкастууд бол орох болноо. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа түр. Баяртай. За тэгээ төрийн албаны шалгалт өгөхөөр зорж байгаа найзуудтай бас энэ мэдээллийг дамжуулаарай. Маш их мэдээллийг нэг дор багтаасан ийм видео боллоо. Тэгээд subscribe